За гишүүдийн өдрийн ам болон айлтгая. Эрц 76-аас 63 гишүүнтэй 82.9% байна. Үдээс хойш хуралдааных ажиллагаа эхлэе. За үдээс хойш хуралдаанаар улсын хурал дахь намын бүлэг байгуулах тухай асуудал. 2 дугаарт улсын хурлын дэд даргаыг сонгох тухай асуудал байна. За хэлцэх асуудал дээр саналтай гишүүн байна уу? Байхгүй байна. За ингээд хэлцэх асуудалтаа оръё. За нэгдүгээр асуудлыг би танилцуулъя. Улсын хурлд Монгол Ардын намын бүлэг байгуулсан тухай намын шийдвэр гишүүдийн нэрсийн жагсаалтыг хурлын даргад өргөн мэдүүлсэн байна. За 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 261 тоот албан бичгээр Монгол Улсын хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг байгуулсан тухай намын удирдах зүйлийн тогтоол бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг хавсралт ёсоор өргөн мэдүүлж байна. Бүлэг байгуулсан тухай шийдвэр бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг их хурлын нэгдсэн хуралдаан дээр танилцуулж өгөхийг хүсье гэсэн ийм албан бичиг ирсэн байгаа. За нэрсийн жагсаалтыг би танилцуулъя. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн нэрс Намсрайн Амар-Заяа, Төмөрбаатарын Аюур сайхан, Ёндон Бэрэнлээн Баатар Бэлэг, Хавдаславын Бадлихаан, Сүхбаатарын Батболд, Бачаргалын Батзориг, Отгоогийн Батнасан, Багаагийн Баттөмөр, Бадмаанямбуугийн Бат Эрдэнэ, Жадамбын Бат Эрдэнэ, Магуны Бэлэгт, Хаянгагийн Болорчулуун, Сандгийн Бямцогт, Жамблын Ганбаатар, Даваагийн Ганболд, Дорж дугрын Ган Тулга, Цэдэнгийн Гарамжуу, Цэрэнпилийн Даваасүрэн, Дорж Дамбын Дан Бочор, Борхүүгийн Дэлгэр сайхан, Болдын Жавхлан, Гомбожуугийн Зандан Шатар, Данзангийн Лүндэ Жандсан, Лхавгийн Мөнхбаатар, Жамингийн Мөнхбат, Цэндийн Мөнхөргөл, Гомбилдоогийн Мөнх Цэцэг, Нямтаашрын Намтообаяр, Хишгээгийн Нямбаатар, Цэндийн Нямдорж, Навааюндынгийн Оюундар, Дуламсүрэнгийн Оюун Хорол, Мөнхөөгийн Оюун Чимэг, Лувсан Намсрайн Оюун Эрдэнэ, за Шатарвалын Арднасэд, Даваа Жаргал, Даваа Жансангийн Саран Гэрэл, Батсөхийн Саран Чимэг, Янгүүхийн Содбаатар, Отхон Бэлгийн Сод Бэлэг, Гомбожайн Салтаан, Долгорсүрэнгийн Сумьявазар, Афган Самдангийн Сүхбат, Дулам-Доржийн Дохтгосүрэн, Ган Зоргийн Тэмүүлэн, Дэндвийн Тэрвиш Даваг, Чөлтмийн Улаан, Батбаярын Ундрмаа, Афган Лувсангийн Ундраа, Нямосрын Учрал, Дамдны Хаян Хэрваа, Чимдийн Хүрлбаатар, Цэдэнбалын Цогцолмаа, Дамдны Цогтбаатар, Намсрайн Цэрэнбат, Содномын Чинзориг, Батохтхын Чойжилсүрэн, Лхавгаагийн Элдэв Очир, Бямсрэнгийн Инх Амгалан, Лувсан Цэрэнгийн Инх Амгалан, Жадамбын Инх Баяр, Лувсангийн Инх Болд, Миягомбын Инх Болд, Нямаагийн Инх Болд, Үлзий сайхны Инх Төвшин, Жаргал Тулгын Эрдэнэт гэсэн ийм 65 хүн Монгол Ардын намын бүлгийн гишүүнээр нэрсээ ирүүлсэн байна. За мөн Монгол Ардын намын бүлгийн шийдвэр ирсэн байна. Улсын хурлын тухай хуулийн 26-гийн 6 дахь хэсгийг заасны дагуу Монгол Ардын намын бүлгийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны санал хураалтыг үндэслэн шийдвэрлэх нь. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргаар улсын хурлын гишүүн Дамдны Хаян Хэрвааг сонгосгоо гэсэн бүлгийн даргаыг сонгох тухай ийм шийдвэр ирсэн байна. За эдгээр бүлэг байгуулах тухай бүлгийн даргаыг сонгож баталсан тухай шийдвэрийн төслийг та бүхэнд танилцууллаа. За үүгээр улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэж байна. За дараагийн асуудал Монгол Улсын их хурал дахь ардчилсан намын бүлэг улсын хурлын дарга Миягомбын Инх Болд танаа 2016 оны 5 дугаар сарын 7 01/07 тоот
За бүлгийн бүрэлдэхүүний тухай Монгол Улсын их хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу улсын их хурлдах ардчилсан намын бүлгийг дор дурдсанаар байгуулсан болохыг танилцуулж байна. 1-р Ж Батцандан, 2-р Ил Болдо, 3-т Д Мурат, 4-т Б Наранхүү, 5-т З Нарантуя, 6-т Б Бүрвдорж, 7-т Санжмитов, 8-т С Эрдэнэ, 9-т Д Эрдэнэт гэсэн нэр хэрэгжүүлсэн байна. За Улсын их хурлдах ардчилсан намын бүлгийн гишүүдийн хурлын шийдвэр номер 27 он сарын өнөөдрийн хор ийм шийдвэр ирсэн байна. За Улсын их хурлын тухай хуулийн 26-гийн 6 дахь хэсэг заасныг үндэслэн шийдвэрлэх нь 1. Монгол Улсын их хурлдах ардчилсан намын бүлгийн гишүүдийн хурлын санал хураалтын дүнг үндэслэн Улсын их хурлын гишүүн Содном Зундын Эрдэнэийг Монгол Улсын их хурлдах ардчилсан намын бүлгийн даргаар сонгосгоо. Улсын их хурлдах ардчилсан намын бүлгийн даргаар Улсын их хурлын гишүүн Содном Зундын Эрдэнэийг сонгосныг Улсын их хурлын даргад албан ёсоор мэдэгдсгөө гэсэн ийм ардчилсан намын бүлгийн 2 дугаар шийдвэр ирсэн байна. За энэ асуудлыг танилцуулснаар Улсын их хурлдах ардчилсан намын бүлэг эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрэлдэж байна. За одоо дараагийн асуудалд оръё. За Монгол Улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12-р зүйлийн 1 дахь хэсэг, Улсын их хурлын тухай хуулийн Улсын их хурлын сонгуулийн дүнд бий болсон нам эвслийн бүлэг тус бүрээс Улсын их хурлын дэд даргыг сонгоно гэсэн ийм заалттай. За энэ заалтын дагуу Монгол Ардын намын бүлгээс Улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг Монгол Ардын намын бүлгийн дарга Д Хаян Хэрва танилцуулна. Хаян Хэрва таныг эндэрт урьж байна. За Монгол Ардын намын удирдал зөвлөлийн тогтоолыг танилцуулъя. Нэр дэвшүүлэх тухай Монгол Улсын их хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26-гийн 8 дахь хэсэг, Монгол Ардын намын дүрмийн 28 дугаар зүйлийн 28-ийн 5 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшүүлэх тухай тогтоолны нэг за нэр дэвшүүлэх тухай Улсын их хурлдах Монгол Ардын намын бүлгээс Монгол Улсын их хурлын дэд даргад Улсын их хурлын гишүүн Цэндийн Нэмдэржийн нэрийг дэвшүүлж байна. Цэндийн Нэмдэрж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсэн Амбул 2 яс үндэс баяд бага насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлсэн, хүмүүжсэн 1973 онд Увс аймгийн Малчин сумын 8 жилийн сургууль, 75 онд Увс аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль, 76 онд Эрүүгийн улсын их сургуулийн бэлтгэл, 81 онд Санкт Петербургийн улсын их сургууль тус төгссөн хуульч мэргэжилтэй Нямдорж нь улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, тасгийн дарга, цэргийн ерөнхий прокурорын 1-р орлогч, сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, хууль зүйн тэргүүн дэд сайд, хууль зүй дотоод хэргийн сайд, улсын их хурлын дарга, улсын их хурлдах намын бүлгийн ахлагчаар ажиллаж байсан. Нямдорж нь улсын их хурлын гишүүнээр 7 удаа сонгогдсон Монгол Ардын намын удирдал зөвлөлийн гишүүн. Нямдорж парламентын болон төрийн албаны туршлагатай, өндөр боловсралтай манай тэргүүний боловсон хүчний нэг учир Монгол Улсын их хурлын дэд даргын албыг гүйцэтгэж чадна гэж манай намын бүлэг үзсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Цэндийн Нэмдэржийг Монгол Улсын их хурлын дэд даргаар сонгон батлаж өгөхийг хүсье. За Хаян Хэрва даргад баярлалаа. Одоо
Ардчилсан намын бүлгээс улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг ардчилсан намын бүлгийн дарга эс Эрдэнэ танилцуулна. Эрдэнэ даргаыг эндэрт өрж байна. Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-р хэсэг заасны дагуу Улсын их хурлд арч намын бүлгээс мөн арч намын гүйцэтгэх зүйлийн хуралдаанаас Монгол Улсын их хурлын дэд даргад Монгол Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжматыг нэр дэвшүүлсэн болохыг та бүхэнд уламжилж байна. За холбогдох танилцуулга, мэдээлэл, тогтоох шийдвэрийн төслийг их хурлын дарга хүргүүлсэн байгаа. Ингээд хуулийн дагуу Ядамсрангийн Санжматыг Монгол Улсын их хурлын дэд даргад дэвшүүлж сонгож өгөхийг та бүхэнд хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Эрдэнэ даргад баярлалаа. Одоо нэр дэвшигчдээс асуух асуулт үг хэлэх хүн байвал нэрсээ өгье. Байна уу? За, байхгүй байна. Одоо санал хураалт явагдана. Улсын их хурлын дэд даргад Улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдоржийг сонгохыг дэмжиж гэсэн саналаар санал хураалт явуулъя. За, санал хураалт. Далан гишүүн санал хураалтанд оролцож 68 гишүүн дэмжиж 97.1%-аар Улсын их хурлын дэд даргад Нямдорж сонгогдлоо. За, баяр хүргэе. Дараагийн санал хураалт. Улсын их хурлын дэд даргаар Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжматыг сонгохыг дэмжсэн санал хураалт явуулъя. За, санал хураалт. За, 72 гишүүн санал хураалтанд оролцож 69 гишүүн зөвшөөрч 95.8%-аар Улсын их хурлын дэд даргад Ядамсрангийн Санжматыг сонгох тогтоол батлагдаж байна. За ингээ хоёр тогтоол батлагдлаа. Одоо би тогтоолын та бүхэнд танилцуулъя. Улсын их хурлын дэд даргаыг сонгох тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-р хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12-ын 2 дахь хэсэг, 14 дугаар зүйлийн 3, 2 дугаар заалт санал хураалтын дүн үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь. Монгол Улсын их хурлын дэд даргаар Монгол Ардын намын бүлгээс Улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан намын бүлгээс Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжмат нарыг тус сонгосугай. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрднө гэсэн ийм тогтоол байна. За, эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? За, байхгүй бол ингээд тогтоол батлагдсанд тооцлоо. За, Улсын их хурлын дэд даргаар сонгогдсон Цэндийн Нямдорж, за мөн дэд даргаар сонгогдсон Ядамсрангийн Санжмат нарт Улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс улан хувьсаа баяр хүргье. Та бүхнийг суудалдаа морилохыг урьж байна. За,
За дахин баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. Бүлгийн дарга нар суудалтаа суусан байгаа. Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрваа, Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ нарт баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. За ингээд өнөөдрийн өдөөс хойш хуралдаан үгээр өндөрлөж байна. Хэлцэх асуудлаа хэлж дууслаа. Зарлалын чанартай хэлэхэд бүлгүүд байнгын хорооны харьяаллын асуудлаа шийдвэрлэж улсын хурлын даргад мэдэгдэх ёстой. Энэ дагуу бичгээ түргэн ирүүлвэл дараагийн хурлууд дээр байнгын хорооны зохион байгуулалт хийгдэх ёстой. За баярлалаа. Гишүүн сайхан амраарай. За Хаян Хэрваа даргад баярлалаа. Одоо Ардчилсан намын бүлгээс улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ танилцуулна. Эрдэнэ даргаыг эндэрт өрж байна. Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-р хэсэг заасны дагуу Улсын их хурлд Арчс намын бүлгээс мөн Арчс намын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Монгол Улсын их хурлын дэд даргад Монгол Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжматыг нэр дэвшүүлсэн болохыг та бүхэнд уламжилж байна. За холбогдох танилцуулга, мэдээлэл, тогтоох шийдвэрийн төслийг их хурлын дарга төргүүлсэн байгаа. Ингээд хуулийн дагуу Ядамсрангийн Санжматыг Монгол Улсын их хурлын дэд даргад дэвшүүлж сонгож өгөхийг та бүхэнд хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Эрдэнэ даргад баярлалаа. Одоо нэр дэвшигчдээс асуух асуулт үг хэлэх хүн байвал нэрсээ өгье. Байна уу? За байхгүй байна. Одоо санал хураалт явагдана. Улсын их хурлын дэд даргад улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдоржийг сонгохыг дэмжиж гэсэн саналаар санал хураалт явуулъя. За санал хураалт. Далан гишүүн санал хураалтанд оролцож 68 гишүүн дэмжиж 97.1%-аар улсын хурлын дэд даргад нямдурж сонгогдлоо. За баяр хүргэе. Дараагийн санал хураалт. Улсын хурлын дэд даргаар улсын хурлын гишүүн Ядамсрангийн Санжматыг сонгохыг дэмжсэн санал хураалт явуулъя. За санал хураалт. За 72 гишүүн санал хураалтанд оролцож 69 гишүүн зөвшөөрч 95.8%-аар улсын хурлын дэд даргад Ядамсрангийн Санжматыг сонгох тогтоол батлагдаж байна. За ингээ хоёр тогтоол батлагдлаа. Одоо би тогтоолын та бүхэнд танилцуулъя. Улсын хурлын дэд даргаыг сонгох тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-р хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12-ын 2 дахь хэсэг, 14 дугаар зүйлийн 3, 2 дугаар заалт санал хураалтын дүн үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь. Монгол Улсын их хурлын дэд даргаар Монгол Ардын намын бүлгээс улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан намын бүлгээс улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжмат нарыг тус сонгосугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрднө гэсэн ийм тогтоол байна. За, эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? За, байхгүй бол ингээд тогтоол батлагдсанд тооцлоо. За, улсын хурлын дэд даргаар сонгогдсон цэндийн Нямдорж, за мөн дэд даргаар сонгогдсон Ядамсрангийн Санж Мэтүн нарт улсын хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс улан хувьяасаа баяр хүргье. Та бүхнийг суудалдаа морилохыг урьж байна. За дахин баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. Бүлгийн дарга нар суудалдаа суусан байгаа. Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрваа, Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ нарт баяр хүргье. Ажлын амжилт хүсье өрөөё. За ингээд өнөөдрийн өдөөс хойш хуралдаан үгээр өндөрлөж байна. Хэлцэх асуудлаа хэлж дууслаа. Зарлалын чанартай хэлэхэд бүлгүүд байнгын хорооны харьяаллын асуудлаа шийдвэрлэж улсын хурлын даргад мэдэгдэх ёстой. Энэ дагуу бичгээд хөргөн ирүүлвэл дараагийн хурлууд дээр байнгын хорооны зохион байгуулалт хийгдэх ёстой. За баярлалаа. Гишүүн сайхан амраарай. За Эрдэнэ даргад баярлалаа. Одоо нэр дэвшигчдээс асуух асуулт үг хэлэх хүн байвал нэрсээ өгье. Байна уу? За байхгүй байна. Одоо санал хураалт явагдана. Улсын хурлын дэд даргад улсын хурлын гишүүн Цэндийн Нямдоржийг сонгохыг дэмжиж гэсэн саналаар санал хураалт явуулъя. За санал хураалт. Далан гишүүн санал хураалтанд оролцож 68 гишүүн дэмжиж 97.1%-аар улсын хурлын дэд даргад Нямдорж сонгогдлоо. За баяр хүргэе. Дараагийн санал хураалт. Улсын хурлын дэд даргаар улсын хурлын гишүүн Ядамсрангийн Санж Мэтүнийг сонгохыг дэмжсэн санал хураалт явуулъя. За санал хураалт. За 72 гишүүн санал хураалтанд оролцож 69 гишүүн зөвшөөрч 95.8%-аар улсын хурлын дэд даргад Ядамсрангийн Санж Мэтүнийг сонгох тогтоол батлагдаж байна. За ингээ хоёр тогтоол батлагдлаа. Одоо би тогтоолын та бүхэнд танилцуулъя. Улсын хурлын дэд даргаыг сонгох тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12-ын 2 дахь хэсэг, 14 дугаар зүйлийн 3, 2 дугаар заалт санал хураалтын дүн үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь. Монгол Улсын их хурлын дэд даргаар Монгол Ардын намын бүлгээс улсын хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан намын бүлгээс улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санж Мэтүр нарыг тус сонгосугай. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрднө гэсэн ийм тогтоол байна. За эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? За байхгүй бол ингээд тогтоол батлагдсанд тооцлоо.
За улсын их хурлын дэд даргаар сонгогдсон цэндийн Нямдорж, за мөн дэд даргаар сонгогдсон Ядамсрангийн Санж Мэтүн нарт улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс улан хувьсаа баяр хүргье. Та бүхнийг суудалдаа морилохыг урьж байна. За дахин баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. Бүлгийн дарга нар суудалдаа суусан байгаа. Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрваа, Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ нарт баяр хүргье. Ажлын амжилт хүсье өрөөё. За ингээд өнөөдрийн өдөөс хойш хуралдаан үгээр өндөрлөж байна. Хэлцэх асуудлаа хэлж дууслаа. Зарлалын чанартай хэлэхэд бүлгүүд байнгын хорооны харьяаллын асуудлаа шийдвэрлэж улсын их хурлын даргад мэдэгдэх ёстой. Энэ дагуу бичгээд хөргөн ирүүлвэл дараагийн хурлууд дээр байнгын хорооны зохион байгуулалт хийгдэх ёстой. За баярлалаа. Гишүүн сайхан амраарай. Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-р хэсэг заасны дагуу Улсын их хурлд гарч намын бүлгээс мөн арч намын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Монгол Улсын их хурлын дэд даргад Монгол Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санж Мэтүнийг нэр дэвшүүлсэн болохыг та бүхэнд уламжилж байна. За холбогдох танилцуулга, мэдээлэл, тогтоох шийдвэрийн төслийг их хурлын даргад хөргүүлсэн байгаа. Ингээд хуулийн дагуу Ядамсрангийн Санж Мэтүнийг Монгол Улсын их хурлын дэд даргад дэвшүүлж сонгож өгөхийг та бүхэнд хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Эрдэнэ даргад баярлалаа. Одоо нэр дэвшигчдээс асуух асуулт үг хэлэх хүн байвал нэрсээ өгье. Байна уу? За байхгүй байна. Одоо санал хураалт явагдана. Улсын их хурлын дэд даргад улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдоржийг сонгохыг дэмжиж гэсэн саналаар санал хураалт явуулъя. За санал хураалт. Далан гишүүн санал хураалтанд оролцож 68 гишүүн дэмжиж 97.1%-аар улсын их хурлын дэд даргад Нямдорж сонгогдлоо. За баяр хүргэе. Дараагийн санал хураалт. Улсын их хурлын дэд даргаар улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санж Мэтүнийг сонгохыг дэмжсэн санал хураалт явуулъя. За санал хураалт. За 72 гишүүн санал хураалтанд оролцож 69 гишүүн зөвшөөрч 95.8%-аар улсын их хурлын дэд даргад Ядамсрангийн Санж Мэтүнийг сонгох тогтоол батлагдаж байна. За ингээ хоёр тогтоол батлагдлаа. Одоо би тогтоолын та бүхэнд танилцуулъя. Улсын их хурлын дэд даргаыг сонгох тухай Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-р хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12-ын 2 дахь хэсэг, 14 дугаар зүйлийн 3, 2 дугаар заалт санал хураалтын дан үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь. Монгол Улсын их хурлын дэд даргаар Монгол Ардын намын бүлгээс улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдорж,
ардчилсан намын бүлгээс улсын их хурлын гишүүн Ядамсарнгийн Санживтар нарыг тус сонгосугай. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрднө гэсэн ийм тогтоол байна. За, эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? За, байхгүй бол ингээд тогтоол батлагдсанд тооцлоо. За, улсын их хурлын дэд даргаар сонгогдсон Цэндийн Нямдорж, за мөн дэд даргаар сонгогдсон Ядамсарнгийн Санживтар нарт улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс улан хувьяасаа баяр хүргье. Та бүхнийг суудалдаа морилохыг урьж байна. За дахин баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. Бүлгийн дарга нар суудалдаа суусан байгаа. Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрваа, ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ нарт баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. За ингээд өнөөдрийн өдөөс хойш хуралдаан үгээр өндөрлөж байна. Хэлцэх асуудлаа хэлж дууслаа. Зарлалын чанартай хэлэхэд бүлгүүд байнгын хорооны харьяаллын асуудлаа шийдвэрлэж улсын их хурлын даргад мэдэгдэх ёстой. Энэ дагуу бичгээ түргэн ирүүлвэл дараагийн хурлууд дээр байнгын хорооны зохион байгуулалт хийгдэх ёстой. За баярлалаа. Гишүүн сайхан амраарай. За, Монгол Ардын намын удирдал зөвлөлийн тогтоолыг танилцуулъя. Нэр дэвшүүлэх тухай. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26-гийн 8 дахь хэсэг, Монгол Ардын намын дүрмийн 28 дугаар зүйлийн 28-ийн 5 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшүүлэх тухай. Тогтоол нь юм. За. Нэр дэвшүүлэх тухай. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс Монгол Улсын их хурлын дэд даргад Улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдоржийн нэрийг дэвшүүлж байна. Цэндийн Нямдорж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсэн Амбул 2 яс үндэс баяд бага насаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжсэн 1973 онд Увс аймгийн Малчин сумын 8 жилийн сургууль, 75 онд Увс аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль, 76 онд Эрүүгийн улсын их сургуулийн бэлтгэл, 81 онд Санкт Петербургийн улсын их сургууль тус төгссөн хуульч мэргэжилтэй Нямдорж нь улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, тасгийн дарга, цэргийн ерөнхий прокурорын 1-р орлогч, сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, хууль зүйн тэргүүн дэд сайд, хууль зүй дотоод хэргийн сайд, улсын их хурлын дарга, улсын их хурл дахь намын бүлгийн ахлагчаар ажиллаж байсан. Нямдорж нь улсын их хурлын гишүүнээр 7 удаа сонгогдсон Монгол Ардын намын удирдал зөвлөлийн гишүүн. Нямдорж парламентын болон төрийн албаны туршлагатай, өндөр боловсралтай манай тэргүүний боловсон хүчний нэг учир Монгол Улсын их хурлын дэд даргын албыг гүйцэтгэж чадна гэж манай намын бүлэг үзсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Цэндийн Нямдоржийг Монгол Улсын их хурлын дэд даргаар сонгон батлаж өгөхийг хүсье. За, Хаян Хэрваа даргад баярлалаа. Одоо ардчилсан намын бүлгээс улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ танилцуулна. Эрдэнэ даргаыг эндэрт өрж байна. Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-р хэсэг заасны дагуу Улсын их хурлд гарч намын бүлгээс
мөн арчс намын гүйцэтгэх зөвлөлийн уралдаанаас Монгол Улсын их хурлын дэд даргад Монгол Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжматыг нэр дэвшүүлсэн болохыг та бүхэнд уламжилж байна. За холбогдох танилцуулга, мэдээлэл, тогтоох шийдвэрийн төслийг их хурлын дарга төргүүлсэн байгаа. Ингээд хуулийн дагуу Ядамсрангийн Санжматыг Монгол Улсын их хурлын дэд даргад дэвшүүлж сонгож өгөхийг та бүхэнд хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Эрдэнэ даргад баярлалаа. Одоо нэр дэвшигчдээс асуух асуулт үг хэлэх хүн байвал нэрсээ өгье. Байна уу? За байхгүй байна. Одоо санал хураалт явагдана. Улсын их хурлын дэд даргад Улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдоржийг сонгохыг дэмжиж гэсэн саналаар санал хураалт явуулъя. За санал хураалт. Далан гишүүн санал хураалтанд оролцож 68 гишүүн дэмжиж 97.1%-аар Улсын их хурлын дэд даргад Нямдорж сонгогдлоо. За баяр хүргэе. Дараагийн санал хураалт. Улсын их хурлын дэд даргаар Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжматыг сонгохыг дэмжсэн санал хураалт явуулъя. За санал хураалт. За 72 гишүүн санал хураалтанд оролцож 69 гишүүн зөвшөөрч 95.8%-аар Улсын их хурлын дэд даргад Ядамсрангийн Санжматыг сонгох тогтоол батлагдаж байна. За ингээ хоёр тогтоол батлагдлаа. Одоо би тогтоолын та бүхэнд танилцуулъя. Улсын их хурлын дэд даргаыг сонгох тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12-ын 2 дахь хэсэг, 14 дугаар зүйлийн 3, 2 дугаар заалт санал хураалтын дан үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь. Монгол Улсын их хурлын дэд даргаар Монгол Ардын намын бүлгээс Улсын их хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан намын бүлгээс Улсын их хурлын гишүүн Ядамсрангийн Санжмат нарыг тус сонгосугай. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрднө гэсэн ийм тогтоол байна. За эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? За байхгүй бол ингээд тогтоол батлагдсанд тооцлоо. За Улсын их хурлын дэд даргаар сонгогдсон Цэндийн Нямдорж, за мөн дэд даргаар сонгогдсон Ядамсрангийн Санжмат нарт Улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс улан хувьяасаа баяр хүргье. Та бүхнийг суудалдаа морилохыг урьж байна. За дахин баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. Бүлгийн дарга нар суудалдаа суусан байгаа. Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрваа, Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ нарт баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. За ингээд өнөөдрийн өдөөс хойш хуралдаан үгээр өндөрлөж байна. Хэлцэх асуудлаа хэлж дууслаа. Зарлалын чанартай хэлэхэд бүлгүүд байнгын хорооны харьяаллын асуудлаа шийдвэрлэж Улсын их хурлын даргад мэдэгдэх ёстой. Энэ дагуу бичгээ түргэн ирүүлвэл
дараагийн хурлууд дээр байнгын хорооны зохион байгуулалт хийгдэх ёстой. За баярлалаа, гишүүн сайхан амраарай.